Шинжилгээ ухаан технологийн их сургуулийн нийгмийн хүмүүнлэгийн сургууль нийгмийн ажлын хөтөлбөрийг 1997 оноос анхны элсэлтэд авч эхэлсэн байгаа. Одоогоор бол 25 удаагийн элсэлт төгсөлтөө бол хийсэн байна. За манай ШТС-ийн нийгмийн ажлын хөтөлбөрийн эрхэм зорилго бол шинжилгээ ухааны өргөн мэдлэгтэй. За энэхүү мэдлэг дээр тулгуурлаад нийгмийн ажлын үйлчилгээг практикт хүргэх онол аргазын мэдлэгтэй байхаас гадна хувь хүн бүлэг олон нийтэд нийгмийн ажлын үйлчилгээг мэрэгжлийн түвшинд хүргэх, харилцааны соёлтой, мэрэгжлийн ёс зүйг чандлан барьдаг мэрэгжилтэн бэлтгэхэд бол гол анхаарлаа хандуулдаг байгаа. За ингээ манай шинжилгээ ухааны технологийн их сургуулийн бүхэл үйл ажиллагааны чиг баримжаа болдог үндсэн үнд зүйлүүдийн хүрээнд нийгмийн ажлын хөтөлбөрийн үнд зүйл, хөтөлбөрийн үзэл баримтлал, хөтөлбөрийнхөө зорилтуудыг гаргаж ирэх замаар нийт төгсөгчдийн хэв маяг ямар байх, практикт ямар онцлог шинж бүхий ур чадвартай нийгмийн ажилтнуудыг бэлтгэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. За манай ШТС-ийн үндсэн үнд зүйл бол шилдэг гүйцэтгэл, уламжлал, инновац, сайн хүмүүнлэг засаглалыг бий болгох гэсэн 5 үндсэн үнд зүйлээр суйрлан тийм оюун санааны үнд зүйлтэй ийм төгсөгчдийг бэлтгэхийг анхаарлаа хандуулж байна. За манай ШТС-ийн нийгмийн ажлын төгссөн төгсөгчнөр бол хорих байгууллага, хорооны нийгмийн ажил, халамжийн мэрэгжилтэн, эрүүл мэндийн нийгмийн ажил гэх мэт нийгмийн ажлын шаардлагатай байгаа бүхэл салбаруудад төгсөгч нар ажиллаж байна. За манайх нийт төгсөгчдийнхөө практикт ямар ур чадвартай мэрэгжилтэн байх юм гэдэг хүлээлтийг судлах үүднээс бол ажил олгогч дадлагын байгууллагуудаас тодорхой хэмжээний судалгаа авч төгсөгчдийнхөө мэдлэг ур чадварыг бол сайжруулахад анхаарлаа хандуулж ажиллаж байна. Монгол улсын их сургууль, шинжилгээ ухааны сургуулийн харьяа, нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.